За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний өнөөдрийн говь цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй олон улсын эрдэмжлэгийн уралд хилцүүлэх илтгэлийн сэдв маань говийн хөрсний органик буй органик биш нүүрс төрөгчийн судалгааны зарим үр дүнгээс танилцуулах юм байна. За ерөнхийдөө ярилцах сэдвийн үед бол оршил, арга зүй, үр дүн гэдэг. Үр дүнгийн хэсэгт бол би бас яг нүүрс төрөгчийн Монгол орны ялангуяа энэ хуурай хэр говийн бүсийн нүүрс төрөгчийн нөөцийн тэгээд тэр нүүрс төрөгчд ер нь нүүрс төрөгчийн агуулмжинд ямар байгалийн хүчин зүйл илүү нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ гэдгийг мөн сүүлийн 80-аас 90 жилийн хугацаанд Монгол орны хуурай хэр говийн бүсийн нүүрс төрөгч хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг талаар энэ ихтгэлдээ өгүүлэх юм байнамаа. За тэгэхээр яагаад энэ нүүрс төрөгч гэж энэ сэдв асуудал нь яагаад чухал юм бэ гэвэл нүүрс төрөгч чинь өөрөө хөрсний үржил шимийн гол чухал үзүүлэлт. Түүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа нэг байгалийн хүчин зүйл болж байгаа. Яагаад вэ гэвэл ерөөсөө дэлхийн нийт хуурай газрын хөрсөн бүр хүчит агуулж байгаа нүүрс төрөгчийн хэмжээ нь агаар маганд дагуулж байгаа нүүрс төрөгчийн хэмжээнээс 2 дахин өндөр агуулмжтай байдаг. Тэгэхээр нүүрс төрөгч бол ерөнхийдөө хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Хөрсний органик болон органик биш нүүрс төрөгч гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Нийт нүүрс төрөгчийг яг дэлхийн нийтийн хэмжээнд авч үзэх юм бол 70 орчим хувь нь бол яг органик нүүрс төрөгч байдаг гэж үздэг байгаа. Ер нь уур амьсгалын өөрчлөлт ялангуяа IPCC-гээс гаргасан зарим судалгааны дүнгууд дээр бол 0-оос 30 см-ийн нүүрс төрөгчийн судалгаа бол онц ач холбогдолтой маа гэдэг үүднээс би энэ дээр бас тодорхой оруулсан байгаа. Тэгэхээр ер нь бол дэлхийн хэмжээнд ямар хэмжээний нүүрс төрөгч ялгараад ямар хэмжээний нүүрс төрөгч хуурай газар шингэж байгаа юм бэ гэхээр үзэх юм бол ойролцоогоор нэг 8.9-ээс 9.5 бетаграмм нүүрс төрөгч ялгараад үүний ойролцоогоор 3.1 нь бол ямар нэгэн байдлаар шингээгддэг гэж үзэж байгаа. За тэгэхээр яг үндсэн сэдв рүү оръё. Ер нь бол Монгол орны говийн бүсийн хөрсний нүүрс төрөгчийн судалгаа хийгээд нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор бор болон цайвар хөрс бол нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд бол тархсан. Ер нь бол олон улсын хэмжээнд бол манай энэ бор болон цайвар бор хөрсийг бол кальцисол гэсэн бүлэг хөрсний ангилд багтаадаг байгаа. Тэгэхээр говийн хөрс чинь өөрөө ер нь бас тийм онцлог шин чанартай юм да. Ялзамгийн нөөц хувьд бол харьцангуй бага. Тэгээд тэр ялзамгийн нөөц нь хаана байдгийг бол говийн хөрс бол өнгөн хэсэгтэй биш, харьцангуй дунд доод үе давхрахтай илүү их ялзамгийн нөөц агуулж байдаг. Ер нь бол органик гэхээс илүү органик биш нүүрс төрөгч илүү зонхилсон байдаг гэж үзэж байна. За тэгэхээр энэ судалгааг ямар дата мэдээлэл үндэслэл хийсэн бэ гэх юм бол нийтдээ Монгол орны хэмжээнд газрын бодлогын хүрээлэн 1960-аас 1990 оны хугацаанд хийсэн ялангуяа энэ хуурай хэр говийн бүсийн хэмжээнд хийсэн 2400 орчим зэгийн мэдээлэл 1990-ээс 2024 он хүртэлх 1000 орчим манай газар зүйн экологийн хүрээлэн эх судлалын салбараар цуглуулсан мэдээллийг ашиглаад энэ судалгааны дүн гаргасан байгаа. Тэгэхээр зурагт харагдсанаар бол тэр улаан цэгүүд нь бол өмнөх 1970-аас 1990 оны цэгүүд улаан хөх цэгүүд нь улаан цэгүүд нь бол манай хүрээлэн хийсэн судалгааны цэгүүд. За тэгэхээр холбогдох олон улсын арга аргачлалын дагуу бол шинжилгээ юунуудаа хийгээд тодорхой арга аргачлалын дагуу бол яг энэ үнэлгээ бол ерөөсөл IPCC-гээс гаргасан хөрсний нүүрс төрөгчийн нөөцийг хэрхэн яаж тооцох вэ гэдэг арга аргачлалын дагуу тооцож гаргасан байна. За ер нь нүүрс төрөгчийн нөөц агуулмж ер нь говийн бүсийн хэмжээнд ямар байгаа юм бэ гэдэг. Ялангуяа бор болон цайвар бор хөрсний хувьд бол ойролцоогоор дунджаар бол бор хөрсөнд бол 27 тонн га, цайвар бор хөрсөнд бол 17 тонн га гэдэг. Энэ нүүрс төрөгч нь яг ер нь бол бид нар бол 1 м зузаан хөрсөнд үсгэд бол нийт нүүрс төрөгчийн дийлэнх өмнө буюу 60-аас 70% нь бол эхний 0-оос 60 см-ийн гүнд агуулгаж чинь гэсэн тийм дүн гарсан байна. Тэгэхээр ер нь бол 60 см гүн 0-оос 60 гэхтэй харилцан адилгүй 0-оос 10-д бол маш бага агуулмжтай 10-аас 60 см-ийн гүнд нийт нүүрс төрөгчийн дийлэнх хувь нь агуулгаж байна гэсэн дүн гарсан байна.
Энэ график дээр бол доотлын графикүүд дээр бол тодорхой харагдчих байна. За органик бишний үрдүрэгчийн хувьд ямар байгаа юм бэ гэдэг юм бол говийн хөрсний хувьд бол бас илүү органик бишний үрдүрэгч агуулгдсан бол энэ судалгааны дүнгээс гарсан байгаа. Ер нь бол органик нүүрс төрөгч бол ойролцоогоор 17-аас 27 байсан бол органик биш нүүрс төрөгчийн нөөц бол 32-оос 34 тонн гав буюу бараг одоо 2 дахин өндөр тийм одоо агуулмжтай төр зураг ажиглагч байгаа. Тэгэхээр органик биш нүүрс төрөгчийн нөөц бол манай одоо говь цэлийн бус бол байгалийн одоо бусад одоо юу гэх юм манай Монголоос бусад одоо хөрснөөс нэг ялгаатай нь бол өнгөн хэсгээсээ маш тийм нунтаг хэлбэртэй одоо карбонат илэрдгээр онцлог байгаа. Тэгэхээр ер нь бол нийт нүүрс төрөгчийн нөөц нь хамгийн их нөөц нь хаана байна вэ гэх юм бол яг л нөгөө органик нүүрс төрөгчтэй ижил зүйдэх төлтөө 0-оос одоо 60 см-ийн гүнд илүү их одоо нүүрс төрөгчийн нөөц агуулгадаад доошогоо хайцсангуй багасж байна гэсэн төр зураг ажиглагч байгаа. За тэгээд энэ нүүрс төрөгчийн нөөц нь ер нь байгалийн бүслүүр тэгээд өндөр байгаль газар зүйн хүчин зүйлээс энэ хэрхэн хамаарч байгааг энэ дараачийн одоо үр дүн хоёр хэсэгт үзүүлэх юм байна. Тэгэхээр байгалийн бүс өргөрийн шилжилтээс хамаарат нүүрс төрөгч нь яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэдгийг энэ эхний хоёр графикт үзүүлж байна. Дээдлийнх нь бол органик нүүрс төрөгчийн одоо агуулмжийн өөрчлөлт байна. Доотлийнх нь бол органик биш нүүрс төрөгч. Тэгэхээр байгалийн хойд өргөрүүд бол нүүрс төрөгчийн агуулмж харьцангуй нэмэгч чинь. Энэ нь бол ерөөсөл өргөрөг байгалийн бүсээс шууд хамаарч байгаа тийм зүйдэгдэл ажиглагч байгаа. Эсвэргээрээ органик биш нүүрс төрөгчийн хувьд бол байгалийн өмнөд бүслүүрт илүү өндөр одоо агуулмжтай бас одоо байгалийн бүс бүслүүрээс шууд хамаарч байна. Өргөрийн одоо шилжилтээс шууд хамаарч байна гэж. Тэгээ нийт нүүрс төрөгчид одоо эзлэх хөвөр авч үзэх юм бол байгалийн хойд бүслүүрт бол органик нүүрс төрөгчийн агуулмж бол 70-аас одоо 98% хүртэл одоо тийм агуулмжтай. Эсвэргээрээ одоо байгалийн өмнөд бүслүүрт ялангуяа одоо хээржүү цөлийн бүсд бол одоо нийт нүүрс төрөгчд органик биш нүүрс төрөгчийн агуулмж илүү их одоо агуулмжтайгаа энэ шар графикараас юу бар чартаас бол харагдаж байна. За ер нь энэ судалгааны дүнг бол нийтдээ нэг 3400 орчим мэдээ датан дээр үндэслэн. Тэгээд ер нь энэ өндрийн одоо энэ шилжилт одоо өндөржилт хөрсний нүүрс төрөгчд бас ямар хэмжээтэй нөлөөлөл үзүүлдэг юм бэ гэдгийг бас үзэхэд бол ер нь органик нүүрс төрөгчийн хувьд бол өндрөөс бол шууд хамаартай. Өндрөх тусам органик нүүрс төрөгчийн агуулмж бол бас дагаад нэмэгддэг. Эсвэргээрээ нүүрс төрөгч органик биш нүүрс төрөгч бол харьцангуй одоо бага одоо өндрөөс хамааралтай гэдэг нь бол одоо статистикийн шинжилгээнээс харагдаж байна. За ер нь бол органик биш нүүрс төрөгч нь өөрөө энэ байгалийн хүчин зүйл ялангуяа энэ хурд тундас температураатай ямар одоо холбоо хамааралтай гэх юм бол хурд тундасны хувьд бол ер нь бол органик нүүрс төрөгчтэй илүү хамааралтай. Органик биш нүүрс төрөгчтэй бол температур илүү одоо хамааралтай гэсэн тийм дүн гарсан байгаа. Тэгэхээр Монгол орны хувьд бол ерөнхийдөө нөгөө байгалийн нүүрс хөрсний одоо шилжилт байгалийн бүс бүслэрийн хувьд бол нөгөө өргөрийн дагуу ерөнхийдөө байрсан зүй зохицолтой байдаг учраас энэ бол яг судалгааны үр дүн бол өмнөх одоо үр дүнгуудыг бас баттгах байгаа маа. За дараачийн сэдвд бол сүүлийн одоо 30-аас 90 жилийн хугацаанд Монгол орны одоо хуурай хээрийн бүс, говь цэлийн бүсэд нүүрс төрөгчийг нь яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг юу яаж байгаа. Энэ эхний одоо судалгаа бол 1925 онд одоо Оросын эрдэмтэн Полинов энэ үр жаргалант гэдэг Төв аймгийн Бүрэн сумын одоо нутгийн өмнөд хэсэгт хийсэн судалгаатай бид нэр 2021 онд бол 2018 онд бол харьцуулсан судалгаа хийж үтсэн. Ингээд үцхэд бол сүүлийн 90 орчим жилийн хугацаанд бол дунджаар 90 жилийн хугацаанд бол 0-оос одоо 30 см-ийн гүний нүүрс төрөгч ойролцоогоор 16.5% буурсан гэсэн зөв зөвтөл ажиглагч байгаа. Гэхдээ энэ нь бол гүнүүдтэй харилцан адилгүй одоо эхний 0-оос 5 см-ийн гүнд бол харьцангуй ер нь бол нийт нүүрс төрөгчийн 50 орчим хувь нь алдарсан байхгүй болцсон гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол өнгөн хэсгийн хөрс бол илүү одоо байгаль газар зүй хүний хүчин зүйлд илүү өртөж чинь нүүрс төрөгч нь алдарч байна гэсэн тийм
дүн гарч байгаа. Эсвэргээрээ одоо гүний үе давхаргууд бол харьцангуй бага алдаралтай байна гэсэн тийм. За дараачих нь юу бол энэ нийт говийн мөсийн хэмжээнд яг нүүрс төрөгчийн болон органик хүч нүүрс төрөгчийн хувьд ямар одоо дүр зурагтай байгаа юм бэ гэх юм бол ер нь харьцангуй одоо талархаг одоо юу гэх юм уул толгодын хэсэгт бол нүүрс төрөгчийн алдрал байна. Энэ бол нийтдээ нэг 400 орчим одоо судалгааны цэгийн мэдээлэл төр үндэслэж байгаа. Тэгэхээр эсвэргээрээ хаана одоо нүүрс төрөгчийн хоримтлал бий болж ийн гэвэл говь цөлийн бүсийн одоо хөндөй одоо хотсын хэсэгт нүүрс төрөгчийн хоримтлал бий болж ийн гэсэн тийм судалгааны дүн гарсан байна. Тэгэхээр ер нь нийтдээ бол маш бага дүн гэдэг чинь энэ бол яг харилцан адилгүй хоёр одоо хөрсний дунджаар үзэхэд бол 0.3%-аар буурсан. Хөрсний хэв шинжийн хувьд авч үзэх юм бол бор хөрс бол харьцангуй бага 9.7, цайвар бор бол 33.3%-аар буурсан гэсэн тийм зүй тогтлоо. Байгалийн өмнөд төслөлт илүү их хөрсний нүүрс төрөгчийн алдагдал байна гэж үзэж болох. За тэгээд тодорхой одоо бусад судалгааны дүнгуудтай харьцуулаад үзэхэд бол манай энэ өөрчлөлтийн дүн бол бусад одоо байгалийн бүс үзлүүд хийгдсэн судалгааны дүнгуудтай харьцангуй ойролцоо тийм дүн ажиглагдж байгаа маа. За дараачийн юу гэх юм бол манайх 2016-аас 2019 оны хооронд Монгол орны одоо нүүрс төрөгчийн нөөц одоо тархалтын судалгаа хийсэн байгаа. Энэ судалгаагаар бол Монгол оронд бол нийт нүүрс Монгол дэлхийн нийт нүүрс төрөгчийн ойролцоогоо 1 орчим хувь нь одоо агуулгач байна. Тэгэхээр тэр нүүрс төрөгч нь ер нь хаанаа илүү одоо их тархалтай байгаа юм бэ гэдгийг нь бол энэ одоо зүүн дээдлийн зурган дээр үзүүлсэн байна. Нүүрс төрөгчийн нөөцийн хувьд бол хамгийн их нөөцтэй аймагуд дээр авч үзэх юм бол одоо юу гэх Хөвсгөл, Хинтий, Доронт аймагуд байгалийн бүс үзлүүрээр авч үзэх юм бол ой тайгын бүс ялангуяа одоо ой бүхий газар тэгээд голын татам одоо нуурхаг газар бол маш бага талбай эзэлж байгаа гэдэг чинь өндөр одоо нүүрс төрөгчийн нөөц хэмжээтэй байна гэдгийг бас үзүүлсэн байна. Тэгэд энэ нүүрс төрөгчийн судалгаа ер нь бол сүүлийн жилүүд бас харьцангуй яг манай хүрээлэн манай салбарын хувьд бол харьцангуй одоо сүүлийн жилүүд бол яг ойн одоо органик нүүрс төрөгчийн судалгааг нэрвчилж хийж байгаа. Өмнөх одоо жилүүд бол яг Монгол улсын хэмжээний нүүрс төрөгчийн нөөцийг анх удаа одоо үнэлэн гаргасан. Энэ нь бол нүүрс төрөгчийн нөөцийн ойролцоогоор дэлхийн нийт нүүрс төрөгчийн нөөцийн одоо ойролцоогоор 1%, нүүрс төрөгчийн нөөцийн одоо хэмжээгээр тооцож үзэх юм бол Монгол улс нэг 200 гаруй орноос бол нэг 14 орчимд багтахаар тийм нүүрс төрөгчтэй байна гэсэн тийм судалгааны дүн гарсан байгаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.